Өмөөрл. Нарийн тээл сум 1994 оны 2 дугаар сар. Хатан мэжийн би тааруу гэж хэл авсан баасанд орж гой аймгийн төв рүү их нэртэйгээ явж 7 дугаар ангид сурдаг хүү Лавгсүрэнг ахыхаа хүү Үлзийбаатартай хамт гэртээ үлдээжээ. Хойд талын жижиг гэрт хойлог цэрэн гэдэг хараа сонсгол султай эмээ ач охин Доломсөрөнгийнхээ хамт амьдардаг хашаандаа 2 гэрээрээ үлжиж байжээ. 1994 оны 2 дугаар сарын 18-ны шөнө 2 хүү телевизээр үзэж дуусаад 23 цаг 30 минут орчин болж байхад хашааны хаалгыг гинт хүчтэй балбах сонсогдов. Чагнуул согтуу болтой том улсуудын чанга ярих нь дуулцснаа хашаа давх чимээ гарч төгжиж амжааг байсан гэрийн хаалга онгойж 3 залуу хөндлөсөн орж иржээ. Тус суманд амьдардаг Бямбатар Жалтан сүх удаан жаргал нар байв. За бацаанууд аавч чинь хайцсан. Аймаг явсан. Өнөөдөр ирэхгүй мө? Ирэхгүй бах. Заахта арх хөг байхгүй. Би алуу аваад өг. Юу гэж биднэрт арх байх юм бэ? За байлгүй яа гэм алуу хөргөчөө онгойлго. Байхгүй юмыг онгойлгоод яах юм? Тэгтэл Бямбатарч. Хөөе дүүхүү. Чи хойлог цэрэнгаанд ороод Доломсөрөнг ахтаа дуудаад өг. Яахын тэднийг унтчихсан. Бацаан ахтаа нэх пэдэгэд байлгүй бос. Дуудаад ир. Завшуул. Лавгсүрэн гарч хойлог цэрэнгаан гэрийн хаалгыг татахад төгжээтэй гэрт нь харанхуй байлаа. Доломсөрөгчээ таныг манай тхэн уулзъя гэж дуудуулаад байна гэсэнд эмээгийн дуу гарч дулмаа унтчихсан. Одоо шөнө болсон хойно юу гэж унтуулахгүй дуудаад байгаа юм. Гарч чадахгүй гэж хэлдэв. Хүү эмээ загнаад байна гэсээр орж ирэв. Тэгтэл Бямбат орж байгаа нөгөө ер нь чи өөрөө ороод дуудаад ирэлтэй. Чамд бол үгүй гэхгүй гэж шалахад Бямбат орж тамхи ороож хэд сорсноо. Явъя. Бүгдээрээ оръё гэд гарцгаав. Доломсөрөнгийнх үүдээ онгойлгосонгүй. Тэд хаалгыг нь цанын таягаар Үлзийбаатараар хөшөөлж байж төгждөг модыг нь хуг татуулаад орцгоов. Гэрэл гаргаж лагийн насаагаад цуцгаалаа. Бямбат орж Доломсөрөнгийн хүнчлөөс ирээгүй чангааж. Хөөе, бос. Ганц аяга арх өгчих гэж эмээтэйгээ хойлохнаа байгаагаар нь элэг барив. Хойлог цэр эмээ өндийч. Яхаар хаалга өвдөж орж ирж байгаа юм. Ийм хүүхдүүд архиудаг юм уу? Гарцгаа. Би эцэг ихт чинь хэлэн гэхэд хин нэг нь явъя гэхэд нөгөө нь зүгээрээ байж гих дуулдав. Доломсөрөн хөнчлөө чангааж. Болилтоо яв. Та нарт өгөх арх байхгүй. Юу гэж хүн унтуулахгүй хаалга үүд өвдөж орж ирсэн. Арх л уун бос. Аяг арх уугаад гарлаа. Согтуу улсуудад өгөх арх байхгүй. Архины хууль гарсныг мэдж байгаа сте. Тэр хууль ямар хамаа байна. Бид уучхаад араад аах улсууд. Иймээ тиймээ байхгүй. Залуус байна да. Чи босоод ирэлтэй гихчлэн талтчаад салдаггүй. Унтуулагчгүй явж өгөхгүй болохоор нь арга буюу бүсгүй босч нэг шаазан Монгол арх хийж өгөв. Бямбатарч босоод чи нохоо ороод өг гэж Доломсөрөнг авч гарахад бусд нь хойноос нь дагалдан гарцгаажээ. Тэгтэл удаан жаргал Доломсөрөнгийн зүгээр гинтээ өрхөд Доломсөрөн ноцолтж байж мултраад гэрлөө гүйж явхдаа үүдний модонд торж унав. Удаан жаргал гүйж ирээд барьж авч ноцолтлоо. Доломсөрөнгийн хамраас цусгоочход удаан жаргал гэрээс шанаганд овсготгож ирж угаалгачаан айдав. Удаан жаргал Бямбатарчд чи энэс барьчихсан юм бол би оролтъё гэж ирээгүй хэлээд дахин барьж авчээ. Доломсөрөн аргаа орохтаа эмээгээ дуудсанд эмээ нь гутлаа өмсч дээлэн нөмрөөд гарах гэтэл Бямбатарч хаалгын гаднаас нь дарчхаад гарахгүй даажигнав. Удаан жаргал алтан сүх хоёр Доломсөрөн хоёр талаас нь чирсээр хашааны өдрөө авчижээ. Энэ үед эмээ өглөн аашлан хаалга дотроос нь түлхсээр байхад нь Үлзийбаатар Лавгсүрэн хоёр гүйж ирж эмээ гаргалтаа гэж Бямбатарчийг түлхэж байж эмээ гарч иржээ. Эмээ тэднийг аашлах чөлөөнд Доломсөрөн мултарч баасан доржийн герт Лавгсүрэн Үлзийбаатар хоёртой орж хаалгаа төгтсөн байна. Дахиад хаалга татаж холхиулаад болохгүй болохоор нь тайлхаад удаан жаргал орж ирээд. За Доломсөрөн маяглаад гарч уулзъя. Гайгүй байлгүй тантай надад уулзах уулзаа байхгүй. Гарч явж үз. Гүй би гарахгүй. Чамтай л хамт гаранда. Чи зүгээр гараад ир. Би чамд ганц үг хэлээд явъя гэд сүулдэ маргалдаж эхлэхэд нь Үлзийбаатар. Ахаа та согтуу байна. Одоо мөрөөрөө хариад унталтаа. Бид айлын эзгүүгээр сахиж байгаа. Эрүүл согтуу улсууд шүн дунд маргаад эвгүй штэ. Та одоо явж унт. Бид унтмаар байна. За мө бацаан чамд хамаагүй шүү. Би чамтай яриаггүй ч юм уу дугаа. Бидний насан дээр та нар ч гэсэн ингэж явахгүй хайчих юм. Унтуулахгүй гайгүй байлгүй.
Та нар өнөө шөнө муу унтнаа. Унтахыг чинь харах юмсан гэж басамжлахт нь Үлзийбаатарын шарн хөдөлж солиор гэд хэлчихв. Өөмөө чацаг юу гинэ гэж удаан жаргал босч ирээд Үлзийбаатарыг замдаж аваад өөдрөө төвдөг шиг жирсээр гарлаа. Араас нь алтан сүх лавсөрөнг год жирсээр өөдрөө тэмүүлв. Удаан жаргал Үлзийбаатарыг үүдний амбарт гаргаж ирмэгц шанаанд нь гал утартал хоёр цохоод илэгдэж хөлийнх нь хянгараа өшөглөхөд Үлзийбаатар эвхрэн унжээ. Илгээ дарсаар уйлан босч ирэхдээ өдөр нь нохойд илэг зүсч өгч байсан хутга амбарт орхисныг шүүрж аваад хид хид цогцохоод хутгаа орсаар гэртээ оржээ. Лавсөрөнг зодох гэж ирж явсан алтан сүх харчгаад чи хүн гутгалах гэж байгаа бол намайг гутгал гэж хэлээд хутгийг авчээ. Алтан сүх гадагшаа гарснаа удаан жаргалыг бямб дорчтой хамт дамсаар орж ирээд чи үүнийг хутгалсан байна гэж аашилснаа илэгдэж онгон хэд хэд өшөглөөд эмнэлэг рүү удаан жаргалыг дамсаар явсан аж. Удаан жаргал эмнэлэгтээр очиод нас уржээ. Талигаач үнэхээр тэднэрийн унтахыг үтсэнгүй. Түүний зүүн мэм, баруун тал, баруун гуй, зүүн сүүжний орчимд бүгд 4 удаа хутгалагдсан байсан бөгөөд зүрхний зүүн ховдол руу нэвтэрсэн шархнаас цус алталт болж нас орсон байлаа. Дүгнэлт. Уусан арх залуунаас хүч шадалтаа аргасан бухан бяруунууд хөгшөд хүүхэд эмэгтэйг илэг барьж даажин дохуухийн басамжилж байж нёгийгээ алууллаа. Эцсийн эцэст хэн буруутан бай. Удаан жаргалыг гэрээс нь дагуулж гарч архитаж дөргиож явсан. Бямбт орж алтан сүх нар буруутаа юу. Аль эсвэл Үлзийбаатарыг дүүдэг шиг чирж гултраад гаргаад толгой нөр илэг буур хөл гуйгуу зодсон. Удаан жаргалын өөр ихэн буруу илээтэй юу. Зодуулаад л байж байхгүй. Бие өмөрч хутгалсан Үлзийбаатар буруутаа юу. Магадгүй цөмөрөө буруутаа юу. Тийм бол хин хинд нь ямар ялц юм оногдох бол. Алтан сүх бямбт орж нар их л сайндаа торгуулаад өнгөрнө байх. Талигаач бол талигаачаараа Үлзийбаатар л гэмт алуурчин болж ялын дээдийг идэлэх болно. Зөв үү? Магдчихгүй. Ийхүү Үрхангай аймгийн Нарийнтэй сумын дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагч 14 настай Дэрми Үлзийбаатар өнөөдөр хүн амны хэрэгтэн болоод мөрдөгдөж байна. Ангийнх нь шалгалт шүүлэгтээ бэлтгэн шуугилцсаар Үлзийбаатар аймгийн төв дээр байцаагцсаар. Яандаа Үлзийбаатар минь, Манлайбаатар минь. ертөнцийг цагаан цайлганаар өнөд шудраг байдлаар баясан харж согтуу мангуу шудраг ус хар хүчнээс жижигхэн биеэ бүртгэнөө өмөрсөн унаганууд минь нас шүдэнгүүцээгүй оюун сэтгэл нь өдлөг төдийхэн буй хүний жаахан өрс минь юу ч гэсэн жаалууд минь тэсээд л байдаг юм шүү.